За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Wonderful Wizard of Oz буюу Маргад эртний орон гэж орчуулсан номны бас зэгэн уншлагаа ихэд хамт уншихад бэлэн болцоход сууж байна. Өнөөдөр хэдүүлээ үргэлжлэл унших болно. Гэхдээ өнөөдрийн маань ерөнхийдөө унших байдал нь арай өрмөц байх болно. Тэр нь гэх юм бол өнөөдөр зөвхөн бид нар уншихтаа юун дээр илүү их фокуслж анхаарах вэ гэхээр энэ нөгөө холбоос үгнүүд буюу одоо нөгөө утгар үгэн дээр л их анхаарцсан төлөө. За тэгэхээр тэр үгнүүдийг хараад мөн урт өгүүлбэрүүдийг бас унших дээрээ зарим хүмүүс жоохон асуудалтай хэцүү байдаг гэж би комент ус их харсан болохоор за урт өгүүлбэрийг бас орчуулах мархаахыг бас зааж өгье. За тэгээд үлээ эхэлцгээе. За тэгээд энэ биш байна. Заавчлаа. За энэ видео маань ихэд 30 минутын хугацаанд бичдэг болохоор бас самтдаа ингээд уншиж эхэлцгээе. За бид цэвэрлэг дээр 30 минутыг тавьчих юм. Тэгвэл цагаа ирэхэд мартаад унших байдаг заримдаа. За. За би баруун гар талдаа болохоор ерөнхийдөө ингээд аа гарч ирэх одоо чухалчлан бас нах өгнүүдээ бол тавьчихлаа. Харин зүүн гар талдаа унших зүйлээ тавьчихлаа. За би мөн бас уншиж байх орондоо интернет рүү орж зарим нэг зургийг бол бас харуулж явах болно. За адилхан шүү. За ингэж юм. Chapter 14, The Winged Monkeys. So, you will remember that there was no road, not even pathway between the castle of the Wicked Witch and the Emerald City. За, чи тэрнийг бол санаа. Юуг санах юм бэ гэхээр there was no road. Зам байгаагүй гэдгийг чи санах болно. Тийм ээ. Not even a pathway. Тийм одоо харгуйч жимчэрн байгаагүй. Хаана вэ гэхээр between the castle of the Wicked Witch шулмын цайз болоод Emerald City. За Магад эртний хорт зам байгаагүй тий. Ямар ч зам байгаагүй. Санаарай. When the four travelers went in search of the witch. За тэгээд дөрвөн ерөнхийдөө найзууд маань шулмыг хайх гээд явах үед she had seen them coming. Шулам өөрөө бол харчихсан байсан. So sent the winged monkeys to bring them to her. Тэр өөрөө болохоор нөгөө далавчтай сарамгчингуудыг бол илгээсэн. It was much harder to find their way back. За, замаа эргэж олоход бол маш хэцүү байсан байна. Through the big field of buttercups and yellow daisies, then it was being carried. За. За, энэ through гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр through гэдэг нь болохоор би энэ дээрээс тайлбарлачих. Through гэдэг нь болохоор нэвтлэн гэсэн үг. Нэвтлэн. Тэгэхээр юу нэвтэлж байгаа юм бэ гэхээр нэг тийм том талбайг нэвтэлж байгаа тийм ээ. Buttercups and yellow daisies буюу. За Buttercup гэдэг би ингээд шалгаад үзсэн. За та бүхэн цэцэг сонирхтой хүмүүс байх. Ороод үзээрэй. Buttercup гэдэг нь болохоор монгол хэлээр бол шар зул гэдэг цэцэг юм бэлээ. Buttercup. За ийм цэцгийг бол шар зул гэдэг. Daisy гэх юм бол мэдчихэж байгаа бах тий. Daisy. За би бол мэдхдээ Ромашка гэж би цээжилсэн. За тэгээд
За тийм гоо шар зууд болоо Ромашка цэцгийн хөндийгөөр ингэ явж байсан. Замаар явхад бол хэцүү байсан. Then it was being carried. Зарцуулж. Тэгэхээр then it was being carried гэхээр нөгөө өргөгдөх тийм ээ. Өргөгдөж ингэж явхаасаа илүүгээр ингээд буцах замаа өөрөө ингээд туучин явах нь илүү маш хэцүү байлаа. Бүр much harder байлаа. Үнэхээр хэцүү байлаа. They knew of course they must go straight east toward the rising sun. Тэд нар нэг зүйлийг бол мэдэж байсан. Тэд нар болохоор straight east буюу шууд чанх зүүн зүг рүү явахыг бол мэдэж байсан байна, тий? Нар мандах зүг рүү. And they started off in the right way. За тэгээ зөв замаар бол ингэ явсан. But at noon, when sun was over their heads, they did not know which was east and which was west. За тэгээд ирэхэд үд дунд нар толгой дээр нь байх үед тэд нар аль нь зүүн, аль нь баруун гэдгээ мэдгээ байсан. And that was the reason they were lost in the great fields. За тэгээ үүнээсээ болоод тэд нэр энэ том талбайд бол төрчлөө. They kept on walking, however, and at night the moon came out and shone brightly. За тэгээд тэд нар яваад ирсэн чинь шөнө болохоор ингээд сар гараад ирсэн байна. Тэгээ гоо ингээд туссан байна. So they lay down among the sweet-smelling yellow flowers and slept soundly until morning. За дараагийн үг нь болохоор towards toward гэж үзсэн тийм ээ? Toward гэж үзсэн. За тэгээд бид нар болохоор яасан бэ гэхээр until гэдэг нь болохоор хүртэл гэсэн үг. Хүртэл. За юу хүртэл бид нар ирэхэд бол яасан бэ гэхээр тэд нар болохоор гоё юун дунд сайхан үнэртэй юм шар цэцгэн дунд унтаад өглөө болтол унтсан. All but Scarecrow and Tin Woodman. Бүгд унтсан ганцхан нөгөө мануухай модч хоёр мэл унтаагүй. Тэр хоёр бол хөөхий унтаж чаддгүй. The next morning and the sun was behind the clouds, but they started on as if they were quite sure which way they're going. За энэ дээр үгүй зааж гээ. As if гэж юу гэсэн юм бэ? As if гэдэг нь болохоор юу гэсэн үг гэхээр шиг санагдах гэсэн тийм шиг. You should be here as if they were quite sure which way were they going. Тэд нар аль зам руу явж байгаа гэдэгт мэдж байгаа юм шиг л яах нь. Тэд нар хөдөлсөн дараагийн өглөө. If you walk far enough, said Dorothy, I'm sure we shall sometime come to some place. За тэгээд I'm sure би бол итгэлтэй байна. Ингээд яваад байх юм бодны газар л очно гэдгийг итгэлтэй байна тий. But day by day passed away өнгөрсөн байна. And they still saw nothing before them but the scarlet fields. Урд нь юу байсан бэ? Урд нь болохоор улаан өнгийн тийм одоо час улаан өнгийн талбай л харагдсан байна. The Scarecrow began to grumble a bit. Манууха жоохон үгэлж гэлсэн байна. We have surely lost our way. Тэр замаа алдчихлаа. And unless we find it again, unless гэж юу гэсэн юм бэ? Unless гэдэг нь тэгэхгүй бол гэсэн үг. Бид нэр ахаад ингэж замаа олохгүй юм бол I shall never get my brains. Би хизээж тархиа олохгүй. Nor I my heart. Би ч гэсэн зүрхээ олохгүй нэ. It seems to me I can scarcely wait till I get to Oz. Надад санагдаж байгаа зүйл гэх юм бол би Oz хүртэл scarcely wait гэвэл хүлээж чадахгүй нэ. Хүлээж өгч чадахгүй нэ. And you must admit this is a very long journey. Чи ч гэсэн энэ бол маш урт зам гэдгийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За бүгд ерөнхийдөө гомдол хэлж байна. За би бүр ингэж удаан бас асал гомдлого байсан баг. Гэтэ хөөхий Дороти 9 настай ч юм уу те 10 настай ч юм уу охин гэд толгоолоод явж байгаа юм бол хэцүү байгаа бах. You see, said the cowardly lion with a whimper. Чи боддоо гэд нөгөө нь хулчхар арслан байна. Жохон гаслангүй хэлж байна. I haven't the courage to keep tramping forever. Tramping вэ. Би одоо ингэж үрд ингэж алхаад байх хотод зориг алгаа. Without getting anywhere at all. Хашааж явахгүй ингэ алхаад байна. Then Dorothy lost heart. Тэгээд Dorothy мэн болохоор ингэж ярих нь зориггүй боллоо. She sat down on the grass and looked at her companions. За тэгээд тэр өвсөн дээр суусан. Найзууд руугаа харсан байна.
They sat down, looked at her, and Toto found that for the first time in his life, he was too tired to chase a butterfly that flew past his head. За энэ урт өгүүлбэрийг хэдүүлээ хамт үзье. Ийм урт өгүүлбэр шүү дээ. За урт өгүүлбэр гарах юм бол ерөнхийдөө жоох. Хэдүүлээ ингэж жоох. Анализ хий. За тэгээд тэр ихлээс суусан тийм ээ. Тэр ихлээс суусан. Өвсөн дээр суусан. Найзууд руугаа харсан. Ба тэд нар бас суусан. Түүнлүү харсан. Ба гэж би ингээд үеэр нь тасалж байна. Toto found that. Toto found гэдэг нь болохоор энд үед болохоор ойлгосон гэсэн. Тэ энэ үед харсан гэсэн. Олох гэсэн үг биш шүү. Toto ойлгосон. Юу ойлгосон бэ гэхээр for the first time in his life амьдралдаа анх удаага he was too tired. Тэр бол үнэхээр их ядарсан байсан. Яахад ядарсан юм бол to chase a butterfly. Нөгөө эрвээхэ хөхөд дэндүү их ядарсан байсан. Ямар butterfly that flew past his head. Толгойг нь ингэж нөгөө толгойн хажуугаар нисэж өнгөрсөн butterfly-г хөөхөд дэндүү ядарсан байсан. За ингэж ерөнхийдөө орчуулнаа. Хэрэг бүгднээ нэгж орчуулмаар байгаа хүмүүс байх юм бол би ганц жишээ болгож орчуулад өгчихье. За Дороти охин ч суусан, найзууд руугаа харсан, найзууд нь ч суугаад түнлүү харлаа. Харин Тото маань өөрийн үнэхээр их ядарсан байсан ба толгойн хажуугаар нисэж өнгөрсөн эрвээхийг хөөхөд үнэхээр их ядарсан байснаа ойлгожээ. So he puts out his tongue and panted. Тэгээд тэр хилээ гаргаад ингээд амьсгаад ч гэсэн. Looked at Dorothy. Тэгээд Dorothy тэрүүнийг харсан байна. За энэ as if гэж үгийг хэлбэл харцгаая. As if гэвэл шиг гэсэн үг тийм ээ, as if шиг. Яг гэж байгаа юм шиг харсан байна. As if to ask what they should do next. Тэд нар дараа нь юу хийх вэ гэж асуух гэж байгаа юм шиг харсан байна. Нохоо нэг тэгж хардаг та тийм ээ, нэг эзэн лүүгээ. Одоо яах вэ гэд харж байгаа юм шиг харсан байна. Suppose we call the field mice. За, suppose гэдэг нь болохоор бодож ийн гэсэн үг тийм. За, field mice хээрийн одоо холгонуудыг дуудъя гэж бодож байна гэсэн. They could probably tell us the way to the Emerald City. Тэд нар бараг л бидэнд Маргад Эрдэнэ хот руу явах замыг хэлж чадах байх. To be sure they could, cried the Scarecrow. Why didn't we think of that before? To be sure they could. Тэд нар чадна гэхдээ ерөнхийдөө баттай байхын тулд яагаад бид нар тэрнийг бодсонгүй вэ? Нэр яагаад бодсонгүй нөгөө нэг туслыгээд ирсэн болгоноо. Dorothy blew the little whistle she had always carried about her neck. За тэгээд Dorothy маань болохоор нэг жижигхэн шүглээ болохоор үлээсэн. Тэр шүглээ болохоор үзүүндээ бол дандаа зүүж явж байсан бай. Юунаас хоошоо вэ гэхээр нөгөө хатан түнд өгснөөс хоошоо зүүж ирсэн. Шүглээ үлээлээ. In a few minutes they heard pattering of tiny feet. So хэдхэн минутын дараа тэд нар болохоор нэг яасан байна. Жижигхэн хөлүүдийг сонссон байна. And many of small gray mice came running up to her. За тэгээд олон олгонууд болохоор түн рүү гүгээд ирсэн байна. Among them was the queen herself. Тэдний дунд болохоор herself гэж өгүүлбэр донд орвол юу гэсэн үг юм бэ? Өөрөө гэсэн үг тийм. Хатан өөрөө бүр ирсэн байсан. Who asked in her squeaky little voice. Тэгээд тэр асуусан байна. Тэр нэг шихарсан жижигхэн хоолоогоор. What can I do for my friends? Найзуудад би юу хийж туслах вэ гэсэн байна. Тэгсэн чинь We have lost our way, said Dorothy. Can you tell us where the Emerald City is? Бид нар замаандаа төөрчлөө. Маргад Эрдэнэ хотыг заагаад өгөөч гэсэн чинь. Certainly, answered the queen, but it's a great way off. For you have had it at your backs all this time. Certainly. Мэдээж. Гэхдээ it's a great way off. The way off гэдэг нь болохоор маш хол байна. Учир нь та нарын дандаа нуруунд дээр чинь ардчин байсан байна энэ хугацаа. Буруу шиг явагдсан байна. Then she noticed Dorothy's golden cap and said. Тэгээд
Noticed. Юг анзаарсан байна. Dorothy-гийн нөгөө нэг шар маргыг анзаарсан байна, тий? Why don't you use the charm of the cap? Яагаад чи энэ малгайныхаа ичтийг нь ашиглаж болдгүй юм бэ? Call the wicked monkeys to you. За тэгээ нөгөө нэг далавчтай сарамгчунгууд дуудчихл та гэсэн мэн. They will carry you to the city of Oz in less than an hour. Хөө, ямар гоё юм. Маргад эртний хот руу цагийн дотор л аваачаад явчихна шүү дээ гэсэн байна. I didn't know there was a charm, answered Dorothy in a surprise. What is it? Charm гэвэл ич шид гэсэн үг шүү. Charm. Заримдаа тийм айгүй ич шидтэй юм шиг тийм зүйлийг болохоор ич шидтэй юм шиг хүнийг татдаг тэр хүнийг charming гэж хэлдэг тийм. She's so charming. He is so charming. Тэр үнэхээр сэтгэл татам гэж бас яддаг. Ич шидтэй юм шиг сэтгэл татна гэсэн. Хэрвээ бол үндэсний ич шид гэсэн үг. It's written inside the golden cap, replied the Queen of the Mice. Юу юм гэсэн чинь дотор нь ингээд бичээстэй байгаа гэсэн байна. But if you're going to call the winged monkeys, we must run away. Гэхдээ та нар ингээд гэхдээ чи winged monkeys тэр сармагчангуудыг дуудах гэж байгаа бол бид нар бол зүхтах хэвээр. For they are full of mischief. Full of mischief тэд нар юу гэсэн үг вэ? Маш их дүрсгүй гэсэн үг тэд нар. Тэд нар үнэхээр дүрсгүй. Think it great fun to plague us. Зовоох гэсэн plague. Бидний зовоох нь бол маш их төгсөлтэй гэж бид нар бодноо. Won't they hurt me? Тэд нар намайг өвдөхгүй үстэй гэсэн чинь. Охин асуусан байна тий. Санаа зовно гоо. Oh no, they must obey the wearer of the cap. Үгүй тэд нар яасан бэ? Энэ малгайны өмсөгчийг нь бол бүгд нь орох хэвээр. Goodbye. She scampered out of sight. Scampered гэвэл яах нь вэ ингээд. Хулган ингээд шавж мавж ингээд нэг гүйдэгдээ тийм ээ. Жирийн одох тий. Хулган ингээд жирийгээ зугтчлаа. But all the mice hurrying up after her. За бүгд зугтчлаа тэгээд. Dorothy looked inside the golden cap and saw some words written upon the lining. Lining гэдэг нь болохоор ингээд зураас нь дагуу тий ингээд зураас нь дагуу. Зураас нь дагуу нэг жоох үг бичсэн байхыг харлаа. This she thought must be the charm. Эдгээр нь болохоор ич хитэн гэж бодсон байна. So she read the directions carefully. Зааврыг нь уншсан. Put the cap upon her head. За тэгээд малган дээр өмслөө. За нөгөө хэлдэг үг хэлж байна тийм ээ. Нөгөө хэлж байгаа үг нь. Эппе пеппе какке гэж хэлж байна. She said standing in her left foot. За зүүн үлээр зогсож байгаа юм. Гэсэн чинь Scarecrow манайхаа. What did you say? Чи юу гэж юу гэсэн. Яг юу хэлээд байгааг нь ойлгоогүй Scarecrow. Чи юу гэж юу гэсэн чинь Dorothy өргөжтүүлээд энэ удаа болохоор баруун хөл дээр зогсож байгаад hello тэгсэн чинь энэ хоёр жоох мангар юм шиг байна те. Тэгсэн чинь мод чинь hello гэд хариулаад те. Тэгсэн чинь Dorothy болохоор одоо хоёр хөл дээр зогсож исэн Dorothy байна. Зи зиг гэсэн. This ended the saying of the charm. За энэ нь болохоор ид шидийг болохоор ингээд ид шидний хэлэх үгийг дуусгасан байна. And they heard the great chattering and the flapping of wings. Тэгээд бид нар болохоор асар их чат ингээд шагшилдах тий ингээд дэвх талшин дэвхийг сонссон байна. As гэдэг нь болохоор зуур гэсэн үг зуур. За нөгөө бөөн одоо нөгөө бүлэг гэсэн үг шүү. Байн гэвэл бүлэг самгчингууд ингээд тэд нар л ирсэн чинь. The king bowed low before Dorothy. За тэгээ хаана болохоор Dorothy-г өмнө нэлээд доошоо бүхийсэн байна. What's your command? Тушаалч нь юу вэ гэдэг хэлсэн байна те. Гэсэн чинь We wish to go to the Emerald City, said the child. And we have lost our way. Бид нар нөгөө маргад элтний хот руу явмаар байна. Төөрчлөө гэсэн чинь. We will carry you, replied the king. And no sooner had he spoken. За би нэр ганц зүйл заагаад өгье. No sooner had гэсэн үг. No sooner had гэдэг нь болохоор тэгмэгц гэсэн үг шүү заяа. Тэгмэгц гэсэн үг. За
Тэгээд no sooner had he spoken two of monkeys. No sooner had he spoken гэдэг нь болохоор юу гэсэн үг гэхээр тэр үгээ we will carry you. Бид нар чамайг аваад явъя гэж хэлмэгц. No sooner than нас хамт орно шүү. За no sooner than. За no sooner had he spoken than. Гэхдээ хамт нь ингэж цээжлэх хэрэгтэй гэсэн. За ингээд хэлмэгц яасан бэ гэхээрээ хэлмэгц нь two of the monkeys caught Dorothy in their arms and flew away with her. За хоёр сармагч нь түүнийг аваад нисавчлаа. Others took the scarecrow and the woodman, the lion, and one little monkey says Toto and flew after them. За тэгээ бүгдийг нь аваад авчлаа тийм ээ. Although the dog tried hard to bite him. За хэдийгээр нөгөө нохоо нь болохоор түүнийг хазах гэж гэж оролдсон боловч нэг жижигхэн сармагч нь тодоо тэрчлээ. Тэгээ үргэлжлүүлээ. Scarecrow and Tin Woodman were rather frightened at first. За төлөнгөцөө. За тэгээ модчин манай хоёр бол айсан байна эхлээд. For гэдэг нь болохоор энэ дэр нь учир нь гэсэн үг. Учир нь тэд нар болохоор нэг сармагчингууд тэднийг бол хэрхэн одоо нэг how badly хэрхэн муухайгаар те түүнтертэй харьцсныг нь санаж исэн. But they saw that no harm was intended. Гэхдээ тэд нар бол харсан байна. Энэ удаа болохоор ямар ч harm гэдэг нь болохоор ямар ч тийм хор хөнөөл ерөнхийдөө бол ингэж бодоогүйг нь харсан байна. So they rode through the air quite cheerfully. Тэгээд тэд нар болохоор хэдүүлээ ингэж бас яг юу болсныг төлөө хамтдаа ингэж бас харцгаая. Гэт уншаад байгаа зүйлээ тийм ээ. За нэг ерөнхийдөө нэг зураг үзчихээ хэлээ. Winged monkeys carry Dorothy and the scarecrow. За нэг иймэрхүү байдлаар авч явсан байх нэ. Ой. Малгайгаа өмсчихсэн. Гэдэг авчихсан байх тийм. За ингээ авчихсан. Ууст янзын авч авсан шүү дээ. Бүр толгоон дээрээ суулгачихсан. За. So they rode through the air quite sure. За бүгд нэг ингээ гоё баяртайгаар ингээ явцгаасан. Had a fine time looking at pretty gardens and woods far below them. За энэ нь болохоор far below бүр доор гэсэн. Онгоцоор ингээ нисгэд яг ямар харагддаг шиг л харагдсан байх таа гэдэрт. Тэгээд бид нар болохоор had a fine time гоё цаг өнгөрөөсөн байна. Яаж цаг өнгөрөөсөн гэхээр гоё цэцэрлэг моднууд доор байгааг хараад ингээд өнгөрөөсөн. Dorothy found herself riding easily between two of the biggest monkeys. За Dorothy болохоор өөрийгөө бол хамгийн том хоёр сармагчныхын хажууд ингээд гоё сууцсан явж байгааг харсан. Ойлгосон байна тий. One of them the king himself. Нэг нь болохоор хаан нь өөрөө барьж ирсэн байна. They had made a chair of their hands and were careful not to hurt her. Бид нэг гараараа ингээ барьчихдээ шүү дээ. Гараараа ингээ сандал болгоод охиныг ингэ гимтээхгүй гэдэг эвтэйхэн авч явж байсан байна. Тэгсэн чинь why do you have to obey the charm of the golden cap? Яагаад та нар энэ golden cap энэ алтан малгайны иждийг ингээд дагах ёстой юм бэ гэсэн чинь. That's a long story, answered the king with a winged laugh. Наачнс дуурт түүх гэсэн байна. But we have a long journey before us. Гэхдээ бидэрт бол урт цаг байна. Их цаг удаан аялал байна. I'll pass the time by telling you about it if you wish. Хэрв чи хүсэх юм бол би чамд энэ тухай ярьж цаг жоох өнгөрүүлье гэсэн байна. За, ихэд би энэ хүртэл унших байх гэж бодож ирсэн чинь энээс их уншчихлаа. За тэгэхээр би энийг бас харж агаад өчтөд уншия. За дахиад жоох уншиж. Дахиад унших цаг бид бас 6 минут хугацаа байна.
I shall be glad to hear it, she replied. За, би энэ чинь сонсохдоо таатай байна л да. За, тэгээ түүхээ ярьж эхэлж. Сармагчны түүх юу болсон бэ? Яагаад тэд нар энэ алтан малгай өмссөн хүний үгэнд нарах ёстой болсон юм? Once, began the leader, we were free people, living happily in the great forest, flying from tree to tree, eating nuts and fruits, doing just as we please without calling anybody master. За, нэг удаа нэгэн цагт эхэлсэн байна те. We were free people. Нэгэн цагт бид нар бол чөлөөтэй хүмүүс байсан. Чөлөөтэй сармагчууд байсан. Living happily in the great forest. Гой том дотор ингээд чөлөөтэй амьдардаг байсан. Яг на сүн үгүй. Үуаа гэж амьдардаг байсан баг. Flying from tree to tree, модноос мод руу ингээд нисээл. Eating nuts and fruit, самар жимс идэл. And doing just as we pleased. Just as we pleased нь болохоор зоргоороо гэсэн тий. Зоргоороо бид нар хийдэг байсан. Without calling anybody master. Хэнийг ч эзэн гэж дуудахгүйгээр тий. Сайн байдаг байлаа. Perhaps some of us were rather full of mischief at times. Perhaps магадгүй бидний зарим нь дэндүү их mischief гэх нь болохоор дэндүү их дүрсгүй байсан баг та. Flying down to pull the tails of animals that had no wings. За тэгээд flying down доошоо нисээд амьтнуудын сүүлийг ингээд татаад далавчгүй амьтны сүүлийн татаад chasing birds шувуунуудыг хөөгөөд and throwing nuts at people who walked in the forest. За тэгээ ойд явжсэн хүмүүс рүү самраа гэж шийддэг байсан ба. But we were careless and happy and full of fun. Тэгээ бид нар бол юм чөлөөтэй тий ингээд careless гэдэг нь юу ч тоодоггүй. Аз жаргалтай. Үнэхээр их аз хөгжөөнтэй байдаг байсан. And enjoyed every minute of the day. Тэгээ минут бүрийг одоо ингэж гоё бид нарыг бол өнгөрөөдөг байсан мэт. Хөгжилддөг байсан. This was many years ago, long before odds came out of the clouds to rule over this land. За энэ бол ерөөдөө маш олон жил юм. Odds үүлэн дунаас гарч энэ нутгийг захирахаас өмнө. За there lived there then, away at the north, a beautiful princess who was also powerful sorceress. За тэгээд хойд нутагт болохоор нэг тийм хөөхөн гүнж байдаг байсан. Тэр бас өөрөө болохоор нэлийн хүчтэй тийм болохоор шидтэн байсан байна. All her magic was used to help the people. Бүх чидээ болохоор хүнийг одоо нөгөө туслахтаа ашигладаг байсан байна. And she was never known to hurt anyone who was good. Anyone who was good гэдэг нь болохоор сайн хүнийг гэмтэж байснараа ерөөсөө танигдаагүй. Her name was Gayelet. Түүний нэрийг Gayelet гэдэг байсан. She lived in a handsome palace built from great blocks of ruby. Ямар баяр. За яа тэгээд тэр болохоор нэг тийм гоё ордонд бол амьдардаг байсан. Тэгээ тэр ордныг болохоор тийм руби гэдэг нэг болохоор ямар руби ч одоо ямар чулуу вүлээ? Нэг үрдний чулуу. Руби Gemstone. So руби бадмарг гэлөө нэг бадмарг гар хийсэн тийм гоё ордонд бол амьдардаг байсан байна. Ямар гоё. За хэдүүлээ нэг интернетээс зургийг алт хараадах. Sorceress Gayelet. За нэг энэ иймэрхүү нэг гүнж байдаг байсан байна. Хойд нутгийн гүнж. За энийг хойд нутгийн гүнж байжээ. За янз бүрийн зургууд байна. За хойд нутгийн гүнж байдаг байсан байна. Everyone loved her, but her greatest sorrow was that
She could find no one to love in return. Хүн болгон түүнийг бол хайрладаг байсан. But her greatest sorrow, түүний болохоор ганц харуулсал нь she could find no one to love in return. Тэр болохоор хайрлах хүнээ олж чаддгүй байсан байна, тий? Since all men were much too stupid and ugly to mate with one so beautiful and wise. Тэг бүх хүмүүс much too stupid дэндүү тэнэг мөн дэндүү ugly дэндүү бол царай муутай байдаг гэсэн байна. To mate with one so beautiful and wise. Mate with гэдэг нь болохоор гэрлэх суух гэсэн үг. Тийм үзэсгэлэн гоо мэрэгэн ухаантай хүнтэй суухад дэндүү тэнэг царай муутай байдаг байжээ. За тэгээд үлээ энэ at last гэснээс нь болохоор үргэлжлүүлээд дараагийн видео уншицгаая. Дараагийн видеогоор нислэг сарамгчингуудад юу тохиолдсон бэ? Яагаад бид нэр малгай өмсөгчийн боол болсон тухай үздэцгээе. Мөн та бүхэн болохоор бас энэ уншаад таалагдчих юм бол би Charlotte's Web гэд мөн Аалз мөн гахай хоёрын найз нөхөрлийн болсон номыг бүрэн ихээр бас уншаад бас видеонуудаа бэлтжсэн байгаа. Тэрийг бас та бүхэн уншаад орох боломжийг бас видеон дээр үлдээе. За тэгээд bye bye everyone. Have a nice day.